Эрүүл сарвал өвчин зовлонгүй амьдрна гэдэг хамгаа сайхан билээ. Хэлж ирдэггүй хийсч ирдэг өвчин хэмээх энэ зовлонгоос гэтлэж эрүүл сарвал болгодог хүн бол яахын аргагүй цагаан өнгөртөө эмчнэр. Бөөрийн өвчнөөс олж нарт хорвоод амьдрах хоногоо тоолон байсан 8 хүнд амьдрах итгэл бэлэглэж өвчнөөс салгаж өгсөн инэмчийг Пак Квон Тэ гэдэг. Түүний ачаар Монголын 8 иргэн бөөр шилжүүлэн суулгах мясасал амжилттай хийлгүүлж өвчин зовлонгоосоо салж амьдын жаргалыг эдэлж буйн энэ билээ. Эдгээр 8 хүний цаана гэр бүлд баяр хөөр аз жаргалыг хайрлсан юм. Эдгээр хүмүүс алтан гарт эмчтэй талархсан сэтгэлээ илэрхийлэн ийхүү тосч авч байгаа нь энэ юм. За сайн байна уу? За синони менторги. Миний хайрт миний өвчтөн гот байна. Тэгээ миний маши хармаар байсан. Тэгээ соронгос ирээд хагаа хийгээ Монголд орон нутгаар буцаж ирээд ингээд ирүүл сайн амьдрч байгаа. Түүний харах нь надад ч ихсэн маш ингээ баяртай байна. Их баяртай байгаа. Улаанбаатарыг хүүтэн байгаа шүү. Бэлтгэлтэй ирсэн. Бэлтгэлтэй би өмнө нь энэ 4 жил амьдрч байсан учраас гайгүй. Сайн мэдж байгаа. Энийг одоо хөрөлцөн ирсэнд бид нар одоо маш их баяртай байна. Энэс бүр гоё болсон шүү. Энэс гоё болоо 이 힘배겠지 би харсан. За гоё болсон. За одоо та шууд 1-р эмнэлэг рүү явна гэжсэн. Тэнд ер нь ямар ажилтай вэ? Энэ удаагийн ирэл бас ямар зорилготой ирэлт вэ? өвчтөнд жахан юу суудасны хагаага хийж өгөхрөө ирсэн байгаа. Ягаад гэвэл Монголоос нааш жахан их өвчтөн ирдэ. Тэгээд ирэхдээ айгүй их зардаг гарч байгаа. Ялангуяа ингээ пистолын хагаага гэж ярьдаг. Тэр диалайсис эмчилгээнд орохдоо хэрэгтэй тэр эмчилгээ ба суудас хагаага жахан хичүү байгаа. Тийм учраас одоо энд байгаа хүмүүс зарим мөнгөгүй байгаа. Ирэхэд айгүй их зардаг гарч байгаа учраас тав баг 10 гаруй өвчтөнийг 이제 чоглуулж байгаа. 벨트게ç ирээд нэгдүгээр эмнэлэг эмч нартай хамтраад хамт хагаага хийгээ өвчтөндө тусалж өгөөд ингээ семинар жоохон байгуулад явуулаар ирсэн байгаа. Таны баг шинэ оны хамгийн анхны бас эмчилгээ Монголд болох ч нөө үгүй юу? Тийм байгаа. Гэвтээ Монголд би ч гэсэн маш завгүй байгаа. Би Солонгост байгаа өвчтөн маш их хүлээж байгаа. Тийм учраас ийм өдрөөр би зав гарахгүй амралтын өдрөөр ирэхгүй болоо ирэх боломж байхгүй. Тийм учраас одоо амралтын өдрөөр чулуу аваад ирсэн байна. Хичнээн хүйтэн байгаа ч гэсэн наашаа ирээд Монгол өвчтөндө тусалж өгөх нь надад хамгийн баяртай зүйл байна. Тэр өөрийн эмнэлгийн сувлагчийн хамт иржээ. Онгоцны буудлаас нэгдсэн 1-р эмнэлгийг шууд зорьсон юм. Холын орноос Монголын тал нутгийг сонгон хүнд өвчнөдөө зовж шаналж байгаа хүмүүст амьдрал бэлгэлж, харийн оронд асар үнэтэй хийдэг энэ хаалхааг үн төлбөргүй хийж, олон хүнд тус дэм болохоор ирснийг харахад сайхан сэтгэлтэйг нь илтгэх үзье. Тэрээр Монголд амралтын 2 өдрөөр 2 хоногийн хугацаатаагаар нэгдсэн 1-р эмнэлэг дээр бөөр шилжүүлэн суулгах мясасал хийхээр ирж байгаа нь энэ юм. Тэрээр 1996-аас 2001 онуудад бүгд найрамдах Солонгос улсын Корея их сургуулийн резиденсээр 2001-ээс 2005 онуудад Улаанбаатар хот дахь Ёнсан найрамдал эмнэлгийн мэс заслын тасгийн эрхлэгчээр 2005-аас 2007-онд бүгд найрамдах Солонгос улсын Асан эмнэлгийн ерөнхий мэс заслын төвд эмчээр 2007-оос 2009 онд Асан эмнэлгийн эргэтэн шилжүүлэн суулгах тасагт дэд профессороор 2009 оноос одоо хүртэл бүгд найрамдах Солонгос улсын Корея их сургуулийн эргэтэн шилжүүлэн суулгах төвийн дэд захирал бөгөөд эргэтэн шилжүүлэн суулгах судасны мэс заслын тасгийн эрхлэгчээр тус ажиллаж байна. Тэрээр Корея их сургуулийн ангаахын сургуулийн мэс заслын техникийн дэд профессор хүн. За энд одоо яг хэдэн хүн үзэгч байна. Хэдэн хүн үзэх юм сайн мэдгүй. Миний бодороор ер нь 10 гаруй хүн байж магадгүй гэж бодож байгаа. Тэгээ 10 хүн хагаага хийн гэвэл надад жав их байхгүй. Тийм учраас хурдан ажиллаа эхлээд үчээд шийдээд зарим нь өнөөдрөөс эхлээд хагааганд оруулъя гэж бодож байгаа. Тийм учраас ямар ч хурдан үжих ёстой. Суудаас ямар байдалд байна уу? Ямар хагаага хэрэгэт байна уу? Түүний шийдэх хэрэгтэй. За Монголын эмнэлэг, за Солонгосын эмнэлэг мэдээж ялгаатай байх л та. Зарим талаар юуг нь өөрчлөгдөөсэй гэж хүсдэг вэ? Одоо Монголын одоо Монголд анх удаа баг 10 жил өнгөрсөн байхгүй. Тэгээд 10 жилийн харвал Монгол Америк хөгжилтэй байгаа.
тэр өөрөө нийгэм ба эдийн засгийн талаас одоо эрүүл мэндийн талаар хөгжих хөгжил байгаа гэж бодож байгаа. Солонгосын хувьд яг адилхан үйл явц энэ адилхан замаар яваад их одоо хөгжитэй байгаа учраас хамтран бид нараа хийсэн тэр туршилт хуваагаад тусалж байваа. Монгол эмч нар их одоо чанартай айгу мундаг байгаа. Тийм учраас сайн тусалж байваа хамтран хөгжих боломж их байна гэж найдаж байгаа. Би одоо Солонгосоос ирэн суудасны хагаргаа архитан шилжүүлэх хагаргаа хийж байгаа. Монголд өөрөө зүйлээс ялангуяа тэр архитан шилжүүлэх ийм талаараа жахан хөгжих зүйл их байна гэж бодож байгаа. Тийм учраас Монголоос их өвчтөн ирж байгаа. Ялангуяа их хүндрэлтэй тэгээ их аюултай хүмүүс Солонгос ирж байгаа. Тэгээд суудасны хагаргаа ч гэсэн орохоор их өвчтөн ирж байна. Тэгвэл айгүй их зардаг гардаг. Тэгээ Солонгос маш үнэтэй байгаа учраас тийм учраас тийм түүнээс болоод ирээд өвчтөнд тусалж өгöd хамгийн гол нь Монгол эмч нартай хамт ажиллаад Монгол эмч нарт тусалж өгмөр байгаа. Тэгэхгүй бол Монголоос хичнээн олон эмч нар Солонгост ирээд үжээд буучдаг гэвтэ зүгээр одоо ингээ араасаа ингээ хараад буучж ирээд хамт хагаргаанд ороод хамт хийхгүй бол сайн сурч чадахгүй гэж бодож байна. Монголд яг одоо энэ ертөнц сэлжүүлэх мэс заслыг хийхэд яг юу шаардлагатай байгаа юм болоо? Торог чоромч нь хэрэгтэй. Тэгээд их аюултай хүмүүс ялангуяа цусны бүлэг тараагүй хүн ч юм уу 2-3 удаа хагаргаанд орж байгаа хүн ч юм уу тийм их аюултай хүмүүст нь арай орохдоо бэлэн биш гэж бодож байна. Тийм учраас хідэн тоног чоромч хэрэгтэй. Тэгээд хамгийн гол нь туршилттай байх ёстой. Одоо хагаргааны дараа 6 сар 1 жил сайн байж магадгүй. Тэгээд 10 жил 20 жил сайн амьдруулыг явал энэ архитектын шилжүүлсэний дараа ингээд их туршилттай байх ёстой. Энэ тойлолтод яах хэрэгтэй сайн шийдвэр гаргаад эмч шилгээ хийхгүй бол одоо 태울сэн бөөрө удаан ашиглаж чадахгүй байгаа. Пак эмчийг тосон авсан хүмүүс түүнийг үзлэгээ дуустал хүлээсээр оройн зовхон дурсан юм. Тэд их л баяр хөөртэйгээр эмчтэйгээ ярилцаж байлаа. Анх бид нэр Ганбат телевизээр одоо пак эмчийг хаалгаа хийж биднэрт одоо их тусаллаа. Ер нь одоо сайхан үйлчилсэн. Монгол хүний төлөө болоод өстой бүх юмаа зориулсан. Бараг тэнд одоо гадаадын иргэдийн хийдэг хагалгааны 50% хэмжээний хагалгааг доош нь бидний төлөө одоо зориулж хийсэн гэдэг ингээд ярьсан телевизээр. Тэгээд яг тэгээд телевизээр сурчсан учраас бид нэр пак эмчийг болохоор шийсэнтэй. Тэгээд гадаад байдаг ах トゥ нартайгаа холбоо бариад тэгээд тэнд байдаг ах トゥ нараа судлаад тэгээд энд манай эмнэлэгт бас энд ажиллаж ирсэн. Тэгээд тэднээс бас очиж пак эмчийн тухай асуусан. Тэгээд ер нь л биднэрт их өндөр сайхан сэтгэл төрөөсөн л дээ. Манай Монголын ард түмний төлөө бол ер нь өстой өөрийнхөө ард түмнээс илүү л баг тэр хэмжээнд бидний төлөө зүтгэдэг. Тэрэнд нь бид нар айгүй их баярлж явдаг. Тэгээд пак эмчид зориулж хийлгэхэд бол ер нь манай Монголын тэнд очсон бүх хүний төлөө хүнийг бол наан цаана гэж ялгуурлахгүй хөгсөн задуу хоосон одоо юу ч тэгээд царай зүсэн тийгэж бол ядуурахгүй жинхэнэ хүний төлөө хүн яаж амьдрах хүн тэр хүний төлөө нойр хоолгож зүтгэдэг. Маш хүндэрсэн миний охин бол өстой пак эмчийн хүчинд л өнөөдөр ингээд сайхан явж байна. Тэгээд пак эмчтэй бол өстой насан туршдаа баярлж яваа. Бид нэр гэр бүлээрээ ах トゥ гээрээ тэгээд одоо пак эмчтэйгээ бол миний одоо төрсөн хүүнээс илүү одоо сэтгэлд болоод хоногсож үлдсэн. Жилд надад 15-аас 20 хүн ирж байгаа. Тэгээд Солонгост бараг 40-50 хүн ирж байсан. Түүнээс ганцхан нэг хүн тэр тандуу хүнд байдлаар ирээд Монголд бас 7-6 удаа хагаргаанд ороод найдваруугүй байгаа ирээд нэг хүн асбараас нэг хүн байсан. Түүнээс өөр хүн бүгдийг сайн тэжгүй хагаргаа болоо сайн амжилттай ирсэн. Тэгээ өөрөө өвчин болоо ерөн хийгээд сайн идгээж өгөөд явбал чүгээр дуусна. Гэхдээ ингээд бөөрө шилжүүлсэний дараа байнга сайн асраад сайн замыг сайн зааж өгөхгүй болоо эмчилгээ хийж өгөхгүй болоо ингээд сайн үрдэн гарахтаа хичүү байгаа. Бидний үед сайн үрдэн болоо 6 сар 1 жил биш 10 жил 20 жил сайн
이룰 엠드라세 팀 후술태 배가 учраас би ч гэсэн бэнга холбоо бариад ингээ интернет에 요 сүлийн үед интернет에 누루 차례가라 하란가 예르치 벌는 팀이로 북디 바로 부흡치등 팀이로 나드테 헐버테 배가 되게 질드 뭐 허이로 고르봤다 이게 지렛 이게 올자 몽바스 읍치튼 것도 저런 것은 질드 니고다 이랬 이게 지히와 우르뚱태 이게 읍치트니 이게 야올치 벌는 게 봤죠. 비 어떤 몽골트 배송 있던 도랑갱 하가 이흐 히지 배송 되게 티로 이때비 명가 가로 읍치튼데 도랑가로 추사 홀라흐 도랑갱 매체스 이흐 히지 배송 또 저런 것으로 야와 닉두게 같은 부르 실줄레흐 허이르두게 같은 너이르 볼치레 실줄레 하가가 되게 부후트롤링 소다스니 하가가 베인 소다스 배터리 소다스 되게 바이패서저리겠죠 또 소다스 또 B2배가 팀 읍치튼 팀 훈이 히자가 되게 너이르 볼치레 하가가 히진 되게 도랑гийн хагарга тэр миний мэрэгэж байгаа. Эртэн шилжүүлэн суулгасан хүмүүсийн наслах жил нь ер нь хэр хугацаатай байд юм бэ? Одоо насан турштай байд юм уу? Эсвэл яг та бас түрүү хэллээ л те тодорхой хэмжээний өөрсдөө гам барих юм бол бас удаан амьдардаг гэдэг. Солонгосын хэмжээгээр нь бууру шилжүүлсэний дараа ашиглаж байгаа дундаж арга average тийм 13 жил байна. Тэгээд 10 жил болсон үед ингээд 약 우체월 자른 호인 허무스 부로 아질테베가 티모체스 유른 부로 실존순이다란 아롱질 이게 아식을 밴 아롱질 아롱타운질 아식을 그 벌럼치테게치 버더블 벌런 자름은 허린질 허린타운질 아식을 홈 바스밴 타업 조르간질 아식을 다힝 도트흐틀 어르홈 바스베가 유른 아롱질 게치 버더블 벌런 티모체스 허이르도 게르트 자름은 고릅도 게르트 эрхтэн шилжүүлэх хагааганд орж болно. За тэгэхээр дөнгөж цаас нэгдүгээр эмнэлгээр нэлээд олон хүмүүсийг үзлээ шүү дээ. Та тэгээд маргааш юу хідэн хүн тагалгаа хийхээр төлөвлөсөн бэ? маргааши 조르가 хүн тэгээд 누구들은 두루푼 ингээд дандаа бүгдээрээ түүхтэй хүнд хичүү байдалд байгаа учраас жанаараа их цаг хэрэгтэй хүмүүс байна. За миний хувьд бол би 2003 онд анх бөөрийн зүтгэлд ороод Бээжингийн наримдал эмнэлэгт бөөр шилжүүлэн суулгуулсан. Тэгээ энэ маань 7 жил ажиллаад сая энэ 2010 оны 7 сараас бөөр ахин дутагдалд ороод 2 дахь удаага бөөр тавиулсан. Тэгээд ер нь манай хүүхдүүд нэлээ интернетээр судлаад пак хэмжтэй холбогдсон л доо. Тэгээд пак хэмжийг судлаад очсон. Тэгээ пак хэмжээр одоо 2 дахь удаагийнхаа амьдралыг надад пак хэмж маань бэлгэлсэн юм байгаамаа. Тэгээ би ер нь пак хэмжтэй бол одоо өөрийнхөө бүр нэг жинхэнэ хүүхд юм шиг л одоо хайрлаж яадаг. Одоо миний хайр яаж хүрэх үү? Яаж хайрлах вэ? Одоо ийм л асуудалтай хүн болчиход байгаа юм. Тэгээ пак хэмждээ одоо их баярлж байна. Ажил хөдөлмөрт нь их өндөр амжилт хүсье. Цаашдынхаа ажилд одоо уламл дадлагж их сайн хэмж энэ залуу хүн гэхэд бидний төлөө ерөөсөө монголчуудын төлөө ер нь монгол хүн очино өөрөө хөтлөөл гүйчдэг. Тэг хаан юм байна. Аягүй их сайхан тийм сэтгэлтэй. Одоо тэг ерөөсө магтаад барахын аргагүй юм хүн байгаа юм да. Тэгээ бид нэр бүр ямар л учирлаар ингэж уулзсан юм байгаа. За пак хэмжтэй баярлалаа. Ажилд нь их амжилт хүсье. Миний хүсэл мөрөөдөл нь монголчууд солонгос руу ирэх хэрэггүйгээр монголд сайн чанарт эмчилгээ авах боломжтой болохыг би ч гэсэн их хүсэж байгаа. Түүний төлөө би ч гэсэн бүх хүчээр туслая тийм санаатай байгаа. Тэр хүртэл ирэх хэрэгтэй хүмүүс нь ирвэл би ч гэсэн бүх хүчээр туслая. Тэгээ би ирээд Монголд ирээд туслах тийм санаа их байгаа. Тэгээ би дандаа залбирч байгаа. Би Монголд дахин ирээд Монголд амьдраад имерхүү эмчилж өгмөр байгаа. Тийм сэтгэл дандаа байна. Бидэд нэрэ чадвал энэ жилийн дотор дараа жилд Монголд ирэх хүсэл их байна. Монголд ирээд монгол эмчнэртэй ажиллах боломж бий юу гэж бодож байгаа. Ирээд нэгдүгээрт бүр шилжүүлээ хагаага, ноёрын бүлчрийнхээ шилжүүлээ хагаага амжилттай явахта яваад би тусламаар байна. Түүний дараа элэг шилжүүлээ хагаага тийм эрхтэн шилжүүлэх тийм төв хамт жоохон байгуулаад түнд ороод ажиллах тийм сэтгэл байна. Хүмүүлгийн үлстэй бие сэтгэлээ зориулсан байгаа энэ хүн тун утгагүй гайти руу явж эмчилгээ хийх тухайгаа хуульчилж Монгол орны аймагуудаар явж эмчилгээ хийж байхдаа авсан видео дүрсээ эвлүүлэн аяны тэмдэглэл хийснээ өвчтнүүдтэй сонирхуулж суулаа. Бүгд найрамдах Солонгос улсын Корея их сургуулийн дэргэдэх Анам эмнэлэг нь бүгд найрамдах Солонгос улсын тэргүүлэх эмнэлгийн нэг юм.
Тус эмнэлэгт Америк, Орос, Монгол гэх орнуудаас хүмүүс ирж эмчлүүлэг тухай тэрээр хуучлан ирсэн юм. Үүнхээр л өвчнөдөө зовж шаналж байгаа хүмүүст амьдрал бэлгэлж, итгэл найдвар төрүүлдэг хамгийн эрхэм бөгөөд хамгийн дотно хүн болох эмч гэх авралын бурхны үүс хизээд ариун байдаг үлээ. Олон хүнд амьдрал бэлгэлсэн энэ хүний цаашдын энэ нүст амжилт хүсээд энэхүү нэвтрүүлгээ өндөрлөж байна.